байцгаана уу залгаарч цорын доолынгийн багш хүслэн байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ анаашийг маш хялбар аргаар зурж сурах болно. За ингээ хичээлээ эхэлцгээе. Юун түрүүнд биднэрт цаас, фломастер хэрэгтэй. За тэгээд гараа ингэж барьж агаад тойруулаад зур. Хэрвээ тойруулж зурхад хэцүү байвал хүүхдүүдээ эцэг гэхээсээ тусламж аваарай. Ингээд ерөнхийдөө анаашны маа толгой болчихж байгаа. За ингээд гараа тавьж агаад анаашныхаа хүзүүг нь хийч. За одоо ингээд яг энэ маань яаж анааш болж байгаа юм бэ гэд хүүхдүүд гайхах бах. Ерөнхийдөө за одоо багш нь өргөжлүүлээд зураад үзүүлье. Ингээд анаашны маань нэвэр хоёрч маань анаашныхаа хамрын нөхрийг хийгээд хамрын нөхрийг харин бүхэлд нь харлуулахгүйгээр ингээд тойрог хэлбэрээр үлдчихвэл хөрхөн болно. За ингээд анаашаа эрэгтэй анааш авах уу, эмэгтэй анааш авах уу хүүхдээ та бүхэн өөрсдөө шийдэх болно. Багшийн хувьд өөрхөн эгдүүтэй эмэгтэй анааш. Анааш маань өөрөө өвсөн тижилтэй юм да. Тийм учраас аманд нь өвс золгочих юм бол зурмаа сонирхолтой болно. Одоо ингээд зургаа яг энэ чигээр нь дуусгаад бодох гэхээр артлын зай маань хэтэрхий хоосон байгаа учраас бүгдээрээ эргэн тойронд нь өшөө сонирхолтой олон зүйлс нэмж өгье. Магадгүй яг энэ дээдлийн модноос навч идэх юм авсан байж болохоор энд нь хэсэг мод навч зурчээ. Дараа нь бүгдээрээ будахад ч ихсэн гоён гөнгөөр халуулж будахад сонирхолтой болно. Харин доороос нь бүгдээрээ цэцэнүүд өвгөнгийн цэцэг зарцгаая. Одоохондоо хараар зурж байгаа учраас ерөнхийдөө дэлбээг нь айлуулах өөр байвал гоё болно. За анаашны маань бас нэг өөр онцлог гэх юм бол хүзүү нь толгой дээрээ маш олон хэлбэр дүрс хийтэй байдаг. Тэрийг нь бүгдээрээ бас хараараа ингэж тойруулаад хийчих юм бол дараа нь будахад гоё болно. Бүгдээрээ энийгээ яг л буддаг ном ямар байдаг вэ? Тэгээ шиг өнгө алуулуулан буццаах болно. Хүссэн зургаа өөрөө зураад дараа нь будна гэдэг маш сонирхолтой шүү дээ. Магадгүй толгойн дээр нь ч гэсэн хөөрхөн хийгээч. За одоо ингээд бүгдээрээ буцацгаая. Хүүхдүүдээ та нар өөрсд байгаа зургийн хэрэгслээрээ болон бололцоогоор будаарай. Багшийн хувьд өнөөдөр өнгийн тосон хариндаагаар будах болно.
За ингээд өнөөдрийнхөө багшийнхаа заасан хичээл ингээд дуслаа. Бүгдээрээ энийг өнгийн заасан дээр зурж болно. Мөн өөр бүх өнгийн солиод ханаашаа ингээд яг шар өнгөөр гэхгүйгээр олон өнгөөр бас бодож болно шүү хөөтөдөө. Гой бүтээл сэтгэхүйгээ ашиглан өнгөө зураг гоё өнгө өнгөөр бодцгаая. Баяртай.